2018 оноос бол энэ pre-employment буюу ажил хөдөлмөрт бэлтгэх хөтөлбөрийг хэрэгжүүлж эхэлсэн байж байгаа. Нийтдээ бол одоо 3 сарын хугацаанд 8 мэргэжил байж байгаа. Оюутлчин, засварчин, өргө өгсрагч, за тэгээд тоокер, цахилгаан, хөрөмлөгийн оператор, механик гэсэн сургалт явуулдаг. Германы олон улсын санхүүжилтээр одоо гагнуурын аргон гагнуур, хагас автомат, цахилгаан гагнуур, за хийн гагнуур, палазм зүсүргээд одоо энэ нийгэмд ашиглаж байгаа одоо бүхэл гагнуурын төрлүүдээр одоо мэргэжилтэй ажилтан бэлтгэх зорилгоор баригдсан одоо Монголдо цөөн тооны томоохон гагнуурын байрнуудын нэг байгаа. За 2022 онд анх энэ дээр Политехник коллеж дээр сурж исэн оюутлын тэтгэлэгтэй. Төмрөөр бүх төрлийн юм хийдэг гэрүүлээрээ. 2022-оос 2023 онд болсон Монгол ур чадварын 1, 2, 3 дугаар шатанд оролцож улсдаа төрүүлээд тэгээд 2023 онд болсон Франц улсын Лион хотод болсон дэлхийн ур чадварын тэмцээнд Монгол урнаа төлөөлөд оролцоод ирсэн байгаа. Энэ сургалтыг төгсөөд энэ сургуультаа хаабыг хувц сойж эхэлсэн. Тийм энэ ер нь хүний оюунд их хөрөнгө оруулалт хийж байгаа. Тийм ур чадварт өөрийгөө хөгжих боломжийг олж байна. Ажил хөдөлмөрт бэлтгэх сургалтын санхүүжилт нь бол оюутлах санхүүжилтээ өгчдөг. Одоо сурж байгаа иргэд маань одоо төлбөр төлөхгүйгээр суралцсан. Ийм боломжтой давуу талуудыг бий болгож өгч байгаа. Миний хамгийн нандин бүтээл гэвэл одоо шатар байгаа. Өөрөө зургийг гаргаад, програмлчлаад яг энэ бүтээлд нь болохоор одоо өмнө Политехник коллеж одоо брэнд бүтээгдэхүүн. Монгол улсын бүтээн байгуулалтад манай хүүхдүүд бүгд оролцож байна. Өөрийн сурсан мэдсэн зүйлээ эх орныхаа төлөө хийж бүтээх зүйлийг би өөрөө багшууны хувьд эх оронч хийж боддог. Энэ мэргэжлийг эзэмшснээр бахархдаг. Тэгээ Монгол орнууд төлөөлөө дэлхийн тэмцээнд оролцоод Монгол орныхоо өмнө говийнхоо нэрийг гаргаад ирсэнтэй бахархдаг. Гагнуурчин гэдэг мэргэжил бол үнэхээр гоё мэргэжил. Би аавынхаа бахархалт нь болсон.